том ах. Сүү! Энэ хайрцагнуудыг агуулхар үзөө. Мэдлээ захирлаа. Хог хаяха битгий мартаарай. За юу? Мэдлээ. Сүүн крем хийхээ мартаагүй эз. Жимстэй цай найруулаад ирээ. Жорлонгийн суултур бөгдөрч гисэн байна. Хурдан үс засахад хэрэгтэй юм а бэлдээч. За захирлаа. Ойлголоо. Энэ сүү өнөөдөр ямар ирч хүчтэй байгаа юм бэ? Оо, сонсоогүй мө. Өнөөдөр сүүгийн ээж аав нэрээ штэ. Уулзаагүй жил болж байгаа гэсэн. Сүүгийн ээж аав уу? Хэм бэ? Сайн байна уу? Энэ ноён талхны өсчний газар уу? Тийм ээ. Хинсэн. Гоё юм байна. Сүү минь хоёроос хасан шүү. Уулзаагүй ямар их удаа. Сайн байгаа үсттэй. Нэрээ тийм. Та хоёрт өсчний газрынхныгаа танилцуулъя. Энэ хүн бол манай өсчний газрын захирал ноён талх. Энэ бол миний хамтран ажиллагч Шоко. Ноён талхаа сүүгээс таны талаар их сонссон. Сүү маань таныг маш их хүнддэг юм бэлээ. За зүгээр дээ. Таны газар их сайхан юм байна шүү. Миний нэлхүр ийм сайхан газар ажилладаг хэрэг үү? Яг хүрээ. Ээж би одоо нийлэх биш. Том ах болсон. Том аха? Ээжтэйгээ уулзаагүй удсан байж үнсэхгүй юм уу? Нэрээ тийштэй. Энд чи яг уу миний нэлхүр үнсэхгүй байна гэж юу? Уулзаагүй удсан юм чи явж мах идэх үү аа? Маха. Гойдоо. Захирлаа сүүтэй хамт явж орой хоол идэж болох болов уу? Болдгүй яах вэ? Сайхан хооллоорой. Танд маш их баярлаа. Явцгаая. Самгипсал идэх үү? Шарсан дахиа идэх үү? Сангипсал. Тэгээ. Сүүг яагаад юм жаахан хөөгчиг байдгийг ойлгочлоо. Харин тийм ээ. Таны хоол гарчлаа. Гойдоо. Ой хүлээгээрээ. Аав нь түлэгдсэн хэсгийг аваад өгье. Түлэгдсэн нь гоё штэ аваа. Үлэнхий мэдвэл хор тавдар тусна. Зя. Аа. Гоё юм аа. Сүү кимчичгээсээ идэх үү? Миний цолцох халуун ногоотой мэдэж чаддгүй юм чи усаар зайлаад өгье. Та нэрээ би одоо халуун ногоотой юм идэж чадна уу? Юу? Халуун ногоотой мэддгээ? Халуун ногоотой кимчи идэж байгааг маань сайн хараарай. Одоо том ах болчих чи ах болчихж. Миний хүүч том болсон байна шүү. Донот хамгаалагч. Сүү одоо донот хамгаалагч үзгээ болоод унтцгаая. Дахиад үзмээр л байна штэ. Эрт унтаж байж өндөр болно штэ. Оронд нь ээж нь үлгэр уншаад өгье. Хөөх, бяцхан сүүний зориг миний хамгийн дуртай ном байна штэ. Эртээ урдын цагт бэкри тосгон зөрөгтэй бяцхан сүү амьдэрдэг байжээ. Захирлаа Шоко, өглөөний минь. Сүү өчигдөр ээж автагаа сайхан байв уу? Тийм ээ, өчигдөр ээж автагаа махны газар орсон. Аа маань махны түлэгцэн эцгийг аваад харин ээж маань кимчи уурж өгсөн. Тэгээд бүр болоогүй. Унтахын өмнө ээж маань үлгэрийн ном уншиж өгсөн гэж боддоо. Сүү чи чинь хэдтэй вүлээ? Ээж аав чинь одоо хүртэл чамайг хоололдог юм уу? Кимчи хүртэл уурж өгсөн гэхээр арай тэнтнэ. Бүгдээрээ тэгэж иддэг юм уу? Юу гэж байгаа юм? Одоо бол цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл ганцаараа хоололдог шүү. Тэгээд ээжээрээ үлгэрийн ном уншуулнаас чинь хөнгөрчихөөг юм уу? Хүүхэд мөн байна, мөн байна. Би жаахан гүгэд биш шүү. Оо тийм үү? Жаахан хүүхэд биш, том ах гэсэн шүү. Хүүхдээ гүзээлзэг наваад ирээ. Хүлээгээрээ хүүхэд гэж хин юм бэ? Эрхэмэ. Сүү 20 нас хүрчихсэн хэрнээ ээж аав нь одоо хүртэл хоолыг нийдүүлж унтахын өмнө үлгэр уншиж өгдөг гэсэн шүү. Үе яана. Тэгээд ч бас болоогүй. Халуун ногоотой кимчиг нь усан дэвтэж өгсөн гэж бодлоо. Зууха, би ирлээ. Оо бяслаг чи сүүг ах гэж бит дуудаа. Хүүхдээ гэж дуу. Хүүхдээ? Үгүй харин сүү байна. Унтахын өмнө аав ээж нь сүүд. Сүү надаас насаарах болгоос биш хүүхдэр юм бэ штэ. Би жаахан хүүхэд биш. Нэрээ тий хүүхэд биш. Том ах гэсэн. Том аха Яг жаахан хүүхэд шиг юм. би өөрийнхөө ямар том хүн шиг ингээ батлаад өгнө. Сүү ээжээ хоёр нэрчглээ. Ноён талхаа сүүтэй хамт дөрүүлээд явж болох уу? Өнөөдөр хамт хүүхдийн парк явахаар болсон юм л да.
Оо тэгэлгүй яах вэ? Цагийн хөгжилтэй Би өнгөрөв. хүүхдийн парк явахгүй. Хүүхдийн парк руу чинь жаахан хүүхдүүд л явдаг үсттэй. Би өнөөдөр явж гүн ухааны лекц сонсно. Юу? Гүн ухааны төвөө? Энэ яагаад байна? Сүү. Эртээд тоглоомын талбай явмаар байна гэсэн биз дээ. Гүн ухааны лекц сонсож яах юм бэ? Ээж аава би одоо том болсон болохоор хүүхдийн парк руу явахгүй. Хүүхдийн парк дээр тоглож байхын оронд өөрийгөө хөгжүүлж улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй үсттэй. Би тэр тэрийг мэдэхгүй хамгийн үнэтэй эрхийг авчихсан байдаг. Сүү явахгүй гэж байгаа юм чи ноён талах шоко хоёрт л үгүй дөө. Тэгье дөө. Юу хацвэ? Байд. Одоо яа гэхэв? Мөнгө нь хайрын юм чин тоглоомын парк явхаас биш яах вэ? Хаахаас нь өмнө хурдан явцгаая. Хүүхдийн парк далайн дээрэмчний савлуур дээр суугаад мөргөлддөг машин дээр часан хандлаа сууна. Сүү юунд суумаар байна? Миний хүүгийн хамгийн дуртай морин тойруулга тэнд байна. Мөргөлддөг машинд ч гэсэн дуртай шүү дээ. Алив явцгаая. Далайгаас доош насны хүүхэд тоглоно гэж байна. Энд суух юм бол жоохон хүүхэд чиг гэж шоолно штэ. Энэнд жоохон хүүхэд суудаг юм шиг байна. Том хүмүүсийн суудаг тоглоом руу явцгаая. Би гэр сууж үзнэ. Энд чинь галзуу хулган шүү дээ. Сүү хүү минь амар юм биш үү дээ. Тэр чинь юу гэсэн үг вэ? Би бүр галзуу хулганаас ч илүү амар тоглоомд сууж үзсэн юм шүү. Алив хурдан явцгаая. Яста янзтай байлаа шүү. Тэгвэл дахиад нэг суух уу? Чи зүгээр үсүү? Тэгнэ тэр галзуу хулган арай л ахтана. Явж морин тойруулга дээр суувал ямар вэ? Үгүй. Дотор нь муухайраад байгаа юм уу? Явж юм уу л да. Аавынх нь ам цангаад байна. Би зүгээрээ. Үнэхээр зангаад байгаа бол явъя дөө. Хөөх хамгаалагч донод чүсний ногоон нь байна. Миний хүү хамгаалагч доноод чүүсэн дуртай байхаа. Би зүгээрээ. Энд чинь угаасаа жаахан хүүхдийн ундаа штэ. Надад нэг аяг кофе өгөөч. Эспрессоноос нэг шот нэмээрэй. Чи сая кофе ууна гэсэн үү? Эндүү гашуу юм биш үү? Кофег угаасаа гашуун амтнаас нь болоод луудаг шүү дээ. Яг л бидний амьдрал шиг. Харж байна уу? Кофег том хүмүүс уудаг гэд байхад. Миний урд хоног хамгаалагч юусэл уучхал та. Би жаахан хүүхэд биш шүү. Юу? Та хоёрыг намайг жаахан хүүхэд гэд байхаар захир шоолоод, шокоч гэсэн шоолоод, бислэг найз маань ч гэсэн шоолоод байна шүү дээ. Би ч гэсэн одоо нийгмийн харилцаанд ордог том хүн. Ингэж жаахан хүүхчиг харьцах юм бол одоо та хоёр гэртээ харьцгаа. Уучлаарай. Бид хоёр хүүтэйгээ уулзаг уудсан болохоор ийм том болсны чи мэдсэнгүй. Сүү дараа уулзъя. Өгшөн одоо явцгаая. Би арай дэндүүлж хүүдээ. Уг нь аав ээж хоёртойгоо хамт байхыг хүсч байсан юмсан. Кино театрт доноод хамгаалагч үзээд, хүүхдийн тоглоом ахуулаад, тоглоомын төвд ч гэсэн тогломоор байсан штэ. Шалти би том хүн шиг царайлж байгаад юу болчих вэ? Ээж аавыгаа санаад байна штэ. Ээж аава. Та хоёр энд юу хийж яваан бэ? Хүүгээ орхиод явна гэсэн харамсалтай санагдаад байхаар нь хүлээж байлаа. Дахиад надтай жоохон хүүхчиг харьцах гээгүй юм уу? Бусдын өмнө том хүн шиг аашиллаа гэд том болчихдгүй юм шүү дээ хөө минь. Тийм ээ хүү минь чи хангалттай том болсон. Дуртай ажлаа хичээнгүйлэн хийж, хүнд байдалд орсон талхнуудад тусалдаг. Хамгийн гол нь өөрийнхөө хүчээр хичээж амьдарч байгаа. Аав ээж хоёр нь чамаараа үнэхээр бахархаж байгаа. Чи аль хэдийн хинээс илүү том болсон. Ээж аава том болсон юм шиг аашлах надад ч гэсэн их хэцүү байсан. Тийм. Ээж аавынхаа хажууд бол жаахан хүүхчиг байхад зүг. Чи хэдэн ч нас хүрсэн хамаагүй бидний хайртай хүү шүү дээ. Маргааш амралтын өдөр шүү дээ. Явж кино үзэх үү? Кино үзчихээ тоглоомын төв рүү бас явъя. Тоглоомын дэлгүүр ч гэсэн арыг. 20 жилийн өмнө. Хөгшөө хүүгийн ман толгой дээрх үсэг буруу байна. Одоо яадаг вэ? Санаа зовлтгүй.
Онцгой хүүхэд болохоор ийм байгаа юм. Хүмүүс шоолоод байвал яах вэ? Найзтай болж чадахгүй бол яах вэ? Тийм үед бол бид найз нь болж хотол болно. Бидний хайртай хүү сүү шүү дээ. Хүнд металл. Рок н ролл. Тийм ээ, хангар минь. Одоо яах юм бэ? Дэлөө шиг амттай шүү. Хичээл зүтгэл минь талаар өнгөрч өглөө. Хэдүүлээ жинхэнэ ажил олж хээ дээ. Юу гэж байгаа юм бэ? Одоо хамтлагаа тарааж болохгүй. Тийм л дээ. Гэхдээ Эд шүтэн ширчдээ гэж юу? Ингэж нэг олон танигддаг өдөр ирдэг байж. За, аавда хүрээ тэр. Тэд чадчихлаа. Гурвуулаад хитэн шиг байсан ч болоос. Тэд чин загварлаг штэ. Загварлага. Ой, өршөөгөөрэй. Яаж тусалах вэ? Гарын үсэг авах юм уу? Тийм үү? Юу, үсийг чинь хэн заасан? Халах ус чинь Хөө, энийг хартаа. Өчигдөр харсан нөгөө залуус байна штий. үнэхээр энд үсээ засуулсан юм шиг байна. Хэдүүлээ ч гэсэн ийм болгодог гэд гоё л да. Яац та. Бөмбөрөө зөвшөөрч гинөө. За, рок хөгжмийн эрч хүчээр үсээ засуулцгаая. Сайн уу? Үсээ ингэж засуулмаар байна. Хүнд металл хөгжим гэж сонсч ирсэн үү? Жинхэнэ зэрлэг бидний гаргадаг хөгжим хаач? За боллоо. За бүгдээрээ наашаа ирээд суугаарай. Тийм ээ. Энэ хуудсан дээр шиг засуулах юм уу? Тийм ээ. Бид ялуунуудад хамгийн мундаг гэдгээ харуулмаар байна. Одооны энэ хүүхдүүдийг үү? Ийм үстэй байхад гурвуулаа бүх цаг үеийн хамгийн шилдэг рок хамтлаг байх болно. Яг зөв. Супер рок н ролл. Юу гэж рок гэж юу гэдгийг харуулдаг өндөө. За, засаад болчихлоо. Энэ чинь юу вэ? Үгүй. Юу болоод байна? Энэ чинь юу вэ? Бид яг л pop хамтлаг шиг харагдаж байна. Хаа чинь юу хийчих вэ? Энэ аль нь танд рок н ролл шиг харагдаад байна. Юу гэсэн үг? Хэлснээр чин зассан. Хөөе. Ингэж засуулыг гээгүй штэ. Хой, буцаад хуучин хэвэнд минь оруул. Хуучин хэвэндээ? Хичнээн их зүтгэл гаргасны минь мэдэж байна уу? Орд сунд гэхэд дангараа $100. $100? Үгүй. Танд нэгч цэ төгөхгүй. Алив явцгаая. Үгүй. Мөнгө төлөхөөс нааш явахгүй шүү. Юу? Ойлж үз. Бидийг мэдэхгүй л байна да. Найзуудаа уура мэдрүүлээд өгье. Рок н ролл! Та хоёр зүгээр үү? Энэ мо талах. Одоохон хашираагаад өгье. Рок н ролл. Хөлөө.
Өөрсдийгөө хардаа. Янзтай. Рокин рол. Өх, ядстаа харагдаж байна шүү. Рок н роллын хүчийг би дотроосоо мэдэрч байна шүү. Ийм байхад гарцаагүй олон ишүүтэн бичрэгчтэй болно. Тийм ээ. Миний тоо шинхэн урлагийн бүтээл. Миний өгсөн нэр бол ууртай ус. Ус тасал тэн шин арга. Ууртай ус. Өссөн зүйлийг чинь өгөхийн тулд эхлээд уур хилэнг чинь гаргах ёстой байсан. Таны төлөвлөгөө байсан юм уу? Анхнаасаа мэдж байсан байх нэ. Биднийг уучлаарай. Таныг алдаа гаргачихлаа л гэж бодсон. Биднээс мөнгө салах гэсэн хөгшин шарсан талах гэж бодлоо. Гэтэл ажиллаа хийж байсан байх шүү. Тийм ээ. Одоо мөнгө төлөөрэй. Тийм ээ. Тэгэлгүй яхав. Та хоёрт хэд вэ? $100 хүрэхгүй юм шиг байна да. $50 дутчих шиг боллоо. Татвараа нэмээгүй байгаа. Адагта ноёдоо алгаа ташаарай. Манай шин дүү ноён талах үсчний газар. 아무도 날 찾지 않지. 그래 너만이 날 보고 있지. 이제부터라도 뭔가 달라지겠어. 이제 다시 태어나는 거야. 와우 종료한 건 내 생각과 내 마음. 날 지켜보라고. Hey hey Талхны мухлаг хотын үсчин. Би энд ажилд орох ёстой. Би энэ компанид орохын тулд ажилласан. Миний ганц хүсэл. Энэ ярилцлага бол миний сүүлчийн боломж. Би ярилцлаганаас хоцрох юм шиг байна. Хурдан яваач чи. За. Үгүй байл хүдэ. Олон жилийн хөдөлмөр минь ингээд өнгөрлөө. Шуудраг бос байна. Өөх юм. Би одоо яаж ийм байдалтай ярилцлаганд орох юм бэ? Ингээд өнгөрлөө. Тэгж хичээчгэн бууж өгч болохгүй шүү. Та хин бэ? Ийм үстэй байж болохгүй. Бүр эхнээс нь эхлэхээс Танд үсчний багаж байхгүй штэ. Би яах болж байна? Энэ чинь яаж тусалах юм? Амтд гэрэн гэж би агааш хөнгөн болчихлоо. Цааш нь хэм бялуу шиг хөөсөн чихрээ уулан дээр үсэрч байгаа юм шиг санагдаж байна. Би амьдралдаа ийм хөөрхөн болж байгаагүй. энэ хосол чамайг болонгийн албаа өрөөнд суулгана. Наа шилийг чинь бас авах цаг болжээ. Сүүлчийн бас. Яг л компани ажилтны шиг харагдаж байна. Талах шилдэг юм аа. Би цааш нь болчихлоо шүү дээ. Баярлалаа. Маш их баярлалаа. Хүлээж аваач. Ирхмэ, та надад нэр хэлээч. Талах үсчний газраа? Уг нь би гадуур мянгаар ус тасдаг юм. Талархах хэрэггүй дээ. Жинхэнэ домог. Би энэ үсчин шиг хаана хизээч хамаагүй мөнгө олдог болмоор байна. Талах үсчийн энэ зах зээлийг атгачихсан найзаа. Энэ байх нэ талах. Гайхалтай сайхан болжээ. Та аргагүй хотын шилдэг үсчин юм аа. Хөөе талхаа. Би таныг үсчний халз тулаанд дуудаж байна. Юу болоод байна? Та энэ хүүхэдтэй уулзаж байсан юм уу ирхмэ? Үгүй харж байгаагүй юм байна. Би таныг ялаад энэ хотын хамгийн агуу үсчин болно. Ноён тал хотын шилдэг нь чи илүү байж чадна гэж юу? Өөрсөлдөгчөө сайн мэдгүй л байна да. Тогтож байна гэж бодоо юу? Тийм ээ, сэтгэл чи хөдөлж байгаа биз?
Өргөний хэмжээ буруу. Өнц хөнжгөрсөн бас тэгшхэн зүсээгүй байна. Юу? Яаж? Суу, харуу саваад ирэхгүй юу? За ноён талхаа. Ойрд гайхуулаагүй юм байна. Сайхан юм болох. Яаж ингэв? Хайхалтай юм аа. Хөөх, та намайг гайхшрах дуусахгүй маань мэ? За. Чи гэртээ харж хүүгэлдэг үзтэй жаалаа. Харуу, надтай өрсөлдөхөөс өмнө чадвараа сайжруулаарай. Харж л байгаарай. Хөөх, ямар хачиг хөөхөд вэ? Энэ юу болов вэ? Юу ч болоогүй. Таны хөөргөн царайн дээр хинт сараачаагүй ирэх юм ээ. Яасан гинэ? Угаагаад л арилжхан шүү дээ. Жахан ажиллагаа орох байхаа. Жишээ нь энд бас энэ ч их ажил болох байхаа. Энгсэн нөхрийг гайгүй дээ. Чамайг үүрүүлээд өгье л дөө. Би таныг тайвшруулж тусгая. Нэг доотрын шарж Чаддсан гүйцэлтэй хөгшин талах минь. Одоохон би барай дээр ирэх юм ээ. Хин дараагаа гэдгийг харуулж чадлаа шүү. Их сайхан арга хэрэгэллээ. Яалаа гэж миний үсчинг сүйтгэж байгаа юм. Намайг тайв. Агцахаа хүндлэхийг цаагаад өгнө. Чи 3 сар түрээсээ төлөөгүй. Арай намайг мартчихна гэж бодоагүй зү. Ава, та зүгээр үү? Аав минь зүгээр байлга. Түрээсээ цагтаа төлөх ёстой. Ойлголоо. Түнчгөн одоо яваад өг. Тийм үү. Үсчинд чинь нэг ч үйлчлүүлэгч ирэхгүй байхад яаж төлөх юм? Төлнө. Ноён талхыг ялангууд манай өсчин үйлчлүүлэгчтэй олчихно. Талхаа? Ноён талх шиг алдартай үсчи юу гэж чам шиг амтантай өрсөлдөх юм гэж юм аа. Бодит байдлыг хар. Аав чинь үсчний газар өнгөрсөн. Дутуу болсон мөрөөдөл чинь тус болохгүй. Дуудлыг чинь хүлээж авлаа. Олон хоногийн дараа уулзъя. Хамгийн чадварлаг нь ялагч болоо. Байцаарай. Энэ ноён талх уу? За, сайн бэлдээрэй. Би чамайг харж үзэхгүй шүү. Хожигдох юм чинь нөөц төлөвлөгөөтэй байгаарай да. Миний хожигдохыг та мэдэхгүй шүү дээ. Сүү, намайг хичнээн удаа өрсөлдөе гэж дуудаж байлаа. Таныг 900 удаа өрсөлдөөнд дуудаж, та 900 удаа ялсан. Талхны мухлаг хотод одоогоор намайг ялж чадсан нарийн бов байхгүй. Гэхдээ тус болох нэг арга байгаа. Би тэмцээнд ялагдах хичээе. Тэгвэл болохгүй шүү дээ. Би чи эхлээсээ ялмаар байна. Одоо бардамнах цаг биш ээ. Аавынхаа үсчинг авармаар байвал бардам зангаа хай. Би ганцхан энэ удаа ялагдаж болно. Тэгвэл чи аавынхаа нэр төрийг авч үлдэж чадна шүү дээ. Талхаа! Би тэмцээнд ялна. Тийм ээ, гоё юм болох юм Хамгийн бэ. анхны Брэд Барбер Провдаунд тав тамирал. Бүгдээрээ үсчдийн ур чадварын гэрч болох гэж байна. Талх хүүхдтэй өрсөлдөх гэж байгаа гэж үнэн үү? Хөөрхи хүүхдийн мөрөөдлийг үгүй хийхэндээ. Бүрхи хүүхдийн мөрөөдлийн үгүй хийхэндээ. 900 тэмцээнээс 900-д ялсан. Ноён талхыг бүгдээрээ дэмжицгээе. Ноён талх. Готом шиг болох өрсөлдөгч нь энэ жаал байна. Үжигөө жаалаа. Талх эхний 901 дэх өрсөлдөгчөө ялч, өрсөлдөгч нь ичсэндээ гэрлүүгээ гүйх болов уу? Одоо харцгаая. За жаалаа. Тэмцээнд ялагдахын тулд хийчихье. Гэхдээ би суутгаараа хянаж чадахгүй шүү. Энэ хоёр өөрсдөө бүх нэг шийдэх. Бүх чадлаараа хийчээд юм шүү. Гайхалтай. Эхэлцгээе. Тийм ээ, дэмжиж байгаа шүү. Хөөх, тэрч дайжгүй юм аа. Гэхдээ л ноён талхны төвшөнд хүрэхгүй. Юу гэдэг байгаа юм бэ? Тэр юу вэ? Ямар муухай харагддаг юм бэ? Муухай юм аа. Тэнгэр минь ямар
ямар муухай юм бэ? Ямар цаваа юм бэ? Муухай юм аа. Надад өрсөлдөх боломж олдох шиг байна. Талах зүгээр л өөргөө биелүүлж байгаа шиг байна. Сайн сонголт байна шүү. Талны хичээл зүтгэл анхудаа ингэж талаар өнгөрөх юм гэж юу? Хогорчлоо. Талах өмнөх шигэ байхаа болжээ. Мэдрэмжгүй болчихсон байхад. Энэ танихгүй жаал ялж магадгүй болчихлоо. Аваа. Таны төлөө би ялнаа. Таны өсчин. Тэрийг хардаа. Юу вэ? Талах үсч ахад чадсан хүмүүсээ. Ялагдж байгаа юм шиг байсан боловч ихэмсэг алтан лого бүтээлээ. Үгүй айгүй дээ. Мэдээж энэнд хин ч гайхахгүй ба. Манай ялагч ноён талах. Талтай баяр хүргэе. Би ирлээ аваа. Хөөмэн тэмцээ юу болов? Өрмөгч оогоц дуучлаараа үнэхээр хичээсэн дааж ялагчлаа. Зүгээр дээ. Хамгийн гол нь хичээсэн шүү дээ. Бид хоёрыг хөөх гэж ирээ юу? Юу гэж дээ? Яасан гэж хөөх юм? Энэ барилгыг өөр хүн худалдаж авсан. Та хоёр одоо тэдний асуудал. Талах гэдэг нэг хөгшин өчигдөр худалдаж авсан юм. Түрээсийн төлбөр хэтэрсэн байгааг огт тоогоогүй. Огт түрээс авахгүй гэж байна лээ. Уг нь бизнест ийм байж болохгүй л дээ. Хөөх. Тэрхэн зур таныг ялагдах л гэж бодсон шүү. Муухай басыг жижигхэн хөрхөн алтан луу болгож хувиргасан нь үнэхээр уран амар байсан шүү. Сүйдтэй юм биш ээ. Ядах юмгүй амархан байсан. Танаас асуумаар байна. Та яагаад жаалхууд аардаа туслах боломж олгоогүй юм? Улхайцаж ялвал тэр жаал баярлна гэж юу? Мундаг усчин болъё гэвэл шаргуу зүтгэх ёстой. Ялагдал хүлээж сураад үргэлж сайжирч бас алдаанаас ахиц гаргадаг байх ёстой. Үнэхээр уран амар юм ирэх мэ. Та үнэхээр давх шүү. Хөөе талаа. Бас л чи юу? Тэмцээнд ялагдсандаа шарлахад байна уу? Заавал хариуч юм барина да. Хизээ нэг өдөр заавал. Хатж горч ирсэн ч намайг ялахгүй. Ур чадварыг нөхөж олно гэж байдгүй юм. Баярлаа. Ашиг баярлаа их мэ. Ажиг чи заавал гариулна. Хүүтэн төлөөрөө. Би бизнес хийдэг талах шүү дээ. Хүлээж байх мэ. Та хамгийн мундаг. Надаас хол. Чамд надаас өөр төвг удчихсан алгав. Сайн уу зайцгаа? Энэ халтар тэнмэлгүүлэг хаанаас гараад ирвэ? Яв цаашаа. Миний Себастьянд бос халтаагаад үзээрэй. Ястаа нэг. Сайн ажиллах гэдэг нь
байгуул хамгийн сайн сүү хийнэ. Тэнгэр минь. Баязар наанаас гараарай. Хүүх, яас өхөрдөм юм бэ? Намайг сүү гэдэг, чамайг ингэдэг үү? Өлсчихсэн юм уу? Бүлээж байгаарай. Мэ, энэ шин сүүг уучих. Өсөглөн бяцхан нохоо байна штэ. Нэрээ мэдлээ. Надтай хамт өсчний газар руу яв. Тэнд хоол байгаа. Чи ноён талханд яг таалагдана. Яасан ч үгүй. Их үлдээ ирэх мэ. Хөөрхий цайцхан дөөр очих газар байхгүй. Ус чин тэжээвэр амтэн хоройтой. Ноёнтон тэхүү. Үнэхээр уучлаарай. Цайцхан. Манай дарга чамайг өсчний газарт байлгаж болохгүй гинэ. Үгүй. Цайцхан. За, одооноос чи энд байгаарай заа юу? Тарахад мэдэгдэж болохгүй шүү заа юу? Наад хамгаалж. Сүү ахад крем аваад өгөөдгөө. Сүү? Энэ хүүхэд хаач вэ? Сүү чи доор байна уу? Юу болоод байна? Сүү! Ноён талхаа. Миний буруу ирэх мэ. Хөөрхий зайцхныг битгий хөөгөөч дээ. Үгүй та хоёрыг хоёул ингэн хөөн. Өөж ганцхан удаа өршөөгөөч дээ ирэх мэ. Хөөх, яасан игдүүтэй хөөрхөн амтан бэ? Энэ гүлэг танайд байдаг юм уу? Хөөх, ямар хөөрхий юм бэ? Хөөх. Нохотой чи хамт зураг авахулж болох уу? Би Болгүй яах вэ та? Болгүй яах вэ? Зайцхан бол манай үсчний саяхуус болсон амтэн тийм ээ? Зургаан авахул хичнээн жахуулсан болно. Чи баяр. хэмээ Зургаан оруулвал хямдрал үзүүлнэ. Ямар дог юм бэ? эдний үсчи ямтай юм Сайн байна. Үсээ хямдралтай засуулмаар байвал ийшээ дугаарлаа зогсоорой. За, зайцхан өхөрдөм хөөрхий юм аа. тараач яхан. Он хүртэл тоолоорой. Бүгд инээгээрээ. 1 2 зайдсан. Шокогийн ажлын ярилцлага. Ноён талхаа. Та хога англиагүй штэ. Хэд удаа хэлүүлэх гэсэн юм бэ? Дахиж битгий мартаарай. Ноён талхаа таагүй юм болоо юу? Үгүй.
Юу гэж? Би мэднэ. Шоко заримдаа муухай ашигладаг л доо. Гэхдээ гялалцсан сэтгэлдээ үргэлж өсчний газраа л боддөг юм. Тийм ээ. Шиний зов. Сэтгэл сэргээж өгсөнд баярлалаа. Бас хэрвшил бол ийшээ орно. Харин хуванцар бол ийшээ. Шоко ягаад танд дуурсныг одоо л ойлголоо. Та өдөөд хогоо ангилаад сурчгамаар юм да. Нэр бодоод байсан чинь Шоко анх энд яаж ажилд орсон юм бэ? Оо, яривал их юм бэ? Энд зөндөө олон талх ажиллаж байлаа. Гэвч нэг нь бусдаас өөр. Эхмээ, би өнөөдөр ажилласаа гарлаа. Гарлаа Тийм гинэ. ээ. Үс засах нь миний хийх ажил биш юм байна. Би дэлхийд алдартай рокод болох болно. Вям вям вям. Тийм ээ, рок н рол. Итгэлтэй хүн болж авъя та. Цэвэрлэгээ хийхдээ сайн уу? Тэгэлгүй яахав те. Цэвэрлэгээ хийхээр баяр хөөр авчирдаг. Би хамгийн цэвэрч бяслаг. Сайн байна. Тэгвэл хог яаж шүүгдэх чинь харъя. Үг хэлж амжихаас чинь өвн дуусах. Ваа! Талхны зах минь ийм бохир заван шүүр харж байсангүй. Ням бактериэр дүүрчгэж. Агаар цэвэрчүүлэгч байдгүй мүү? Агаар яадаг юм аа? Ямар их тоостой юм бэ? Агаар хэрэгтэй байна. Чи гайгүй. Үгүй ээ, амьсгалж чадахгүй байна. Энд хоолой богдоод байна. Энд ажиллах ямар ч боломжгүй юм байна. Дахайн хороо шиг газар. Хитрхи бохир заваа. Өөр хүн олгож чинь амжилт хүсье. Хүнийгэр. Райстыг төгссөн биз дээ. Тийм ээ. Ангийнхаа шилдэг төгсөгч. Дээр нь бас чиз капа паинг биш юм. Үүсчний газрын туршлага таа юу? Туршлагатай гэж хэлж чадахгүй. Гэхдээ сурахад тийм хэцүү биш байлгүй те. Миний голч дөрөв шүү дээ. За. Цэвэрлэгээ хийж чадах уу? Үгүй ер нь яхараа чаддгүй лээ. Хинчил гэсэн шүүр барьж чадна шүү дээ. Манай цэвэрлэгээ хийж ус засахад тусалчих ажилтан л хэрэгтэй байгаамаа. Юу гинэ? Манай аав ноён 3 дугаар мафи намайг цэвэрлэгээ хийж цагаа өрөөрэй гэж Рая стэд 5 жил сургаагүй юм шүү. Тэгэж бодож байгаа юм бол яагаад анханаас анкет бөглсөн? Би чиний дарга болох ёстой. Намайг ажилд авахгүй байж өөр хэнийг авахгүй байгаа юм бэ? Өөр хинч байсан яах вэ? Би аавдаа хэлэндээ. Ахаад хэд үлдсэн бэ? Уучлаарай, цалин нь дэндүү бага байна. Би цэвэрлэгээний харшилтай, бас ажлын харшилтай. Ямар өндөр юм бэ? Энд чинь ядгуурлан гадуурхал. Чи сайн залуу юм шиг байна. Даанч бидний зам нийлэхгүй. Битгий гомдороо ирэх юм ээ. Би аавынхаа бизнесийг өвлөж авъя та. Бүр залхаж гүйцлээ. Яагаад чин сэтгэлтэй ажилтан олдохгүй байна? Ямар хэрэгээр явъя? Ажил хайж явна. Ярилцлага хий. Тэгэлгүй яах вэ? Ус засдаг уу? Уучлаарай, үгүй. Цэвэрлэгээ хийдэг үү? Бараг үгүй дээ. Тэгвэл яах гэж ирсэн юм? Залуу минь, чи ажилтан авна гэсэн штэ. Тэгээд л хүрээд ирлээ. Чи манайд тохирохгүй юм шиг байна. Дараа уулзъя та залуу минь. Тэд хэм бэ? Манай найзууд. Хамт яваа юм уу? Ой, сагиувай. Яадэрлээ шүү. Зя, ярилцлаганда үзүүлээд өгсөн үү? Хэзээс ажилд орох вэ? Аз таарсангүй. Орч чадаагүй. Тэр нэлтга талах намайг чадваргүй гэсэн. Чадваргүй гинэ. Хүлэгэрэ. Манай хөөрхөн үзэсгэлэнтэй дүүг. Явъя тэнгүүдээ. За. Yeah. Yeah. Ямар хаймаар залуус вэ? Дүүг нь ажилд аваагүйгээд надаас өшөг аавна гэх юм биш байгаад.
Ашгүй чи юу? Цаг нь боллоо ноён талхаа. Өшөөг аавнда. Намайг ажилд аваагүй чинь төлөө. Чизкапа пай тулааны клубтаа байсан гэж би хэлээгүй лүү. Надаас юу хүсэж байгаа юм бэ? 4 ононоос хинч татгалцдаггүй юм. Би Раиг сургуулийг төгссөн юм шүү. Болж үз. Цаашаа явж үз. Их онцгүй байна шүү залуу минь. Хүчээр хэлэл муухай. Эти орц гэж хэлсэн шүү. Хөөе зүгээр үү? Бэртэж гэмтэйгүй биз? Үгүй. Намайг аварсанд баярлалаа. Хөөе. Би бууж өгөхгүй шүү. Хоочирсан мафийн. Шоко юу болсон бэ? Чи зүгээр үү? Тийм ээ. Энэ мафийн дээрлэхүү зам гаргаад бид зүгээрээ. Чи мундаг шүү. Мууцсан зөөлхөн талхан дургүй амт байхгүй. Вайзараа эн чинь нөгөө чамайг ажилд аваагүй талах биш үү? Яг гэж тусалж байгаа юм. Тусламж хэрэгтэй хүмүүст бид туслах ёстой шүү дээ. Ямар сайхан сэтгэлтэй илдэг гэж. Шоко бол бидний урам зориг. Юмнуудаа аав найзуудаа явцгаая. За, Чамайг ажилд авлаа. Чамайг ажилд авлаа. Маргааш өглөө ирээрэй. Би цэвэрлэгээ хийж үс засаж чадахгүй штэ. Ойр зургийн тоо бодож чадах уу? Чадна. Хондоо бол дажгүй. Сайн байна. Каз ч юм бол. манай дүүжинхэн ажилд орлоо. Тийм ээ. Чи шилдэгэн шүү. Сайн ажиллаулаарай залуу минь. Дүүгээ ажилд оруулах гэж их олон жил болсон юм. Явж энэ залуугаар үсээ засуулъя. Тийм ээ. Та чинь яриад байна. За талхаа. Би сая $1 пирог шиг харагдмаар байна. Ойлгосноо? Чамаар маш их бахархаж байна. Ажил чам зөхөж байна шүү. 5 жилийн өмнө тийм хувь зохиолтой өдөр дохиосон юм. Миний хамгийн шилдэг ажилтан. Би угаарч солихгүй.